Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Та бүхэндээ өнөөдөр GMS Health эрүүл мэндийн компани энэхүү гайхалтай пүүснүүдийг танилцуулах гээд албан ёсны төлөөлөгч боловч чулуун дээр хүрэлцэн ирсэн байна. За. Энэхүү пүүз маань ер нь орж ирээд хэр удаж байгаа вэ Монголд? За намайг боловч чулуун гэдэг GMS Health-ийн эрүүл мэндийн компани эрүүл мэндийн энергийн эрчимжүүлэх энэ олон үйлдэл пүүзүүдийг оруулж ирээд жил гарсан болж байгаа. За тэгээд энэ пүүзийг бас ярихаас өмнө оруулж ирэх болсон гол шалтгаан нь бол энэ пүүзний яг 6 дахь үеийн технологи нь гараад тэгээд пүүзнийх нь үйлдвэр дээр очиод пүүз маань Монголын ард түмэнд маш хэрэгтэй байсан учраас оруулж ирэх болсон. За ингээд жил гарангийн хугацаанд бол пүүзийг хэрэглэгчид өмсөд үр дүнг өгсөн байгаа. Би бас гайхаад байна л да. Одоо нөгөө пүүз өмсөд эрүүл мэнд эрүүлжээд байна гэдэг байгаа тийм ээ. Тэгэхээр мэдээж бас нөгөө хүний хөлийн ууланд маш олон цэг байдаг тий. Хүн ер нь хөлийн уул одоо нөгөө хөл массажинд ороход их сайн байдаг гэдэгтэй адилхан. Ер нь хөлнөөс нь эрүүлжүүлнэ гэж байгаа тий. Тэгэхээр ерөөсөө яагаад одоо яаж эрүүлжүүлээд байна? За тийм. За тэгэхээр энэ пүүзний түүх нь бол өөрөө бүгд хятад ард улсын пүүзний маш том улсын үйлдвэрийн эзэн маань өөрөө энэ пүүзийг бол одоо маш эмчилгээний пүүз болгох зорилгоо төвчл гол зорилго нь тухайн эзэн маань өөрөө сахар өвчтэй байжгаад цус сарвалт өгөөд өөрөө одоо Япон, Америк, Германд имжлүүлж явж байхдаа өөрөө судлаач хүн байхгүй юу? Явж байхдаа өөрөө биеийн эмчилгээний төгс төгөлдөр болгохын тулд би өөрөө пүүзэн дээр энэ нано технологи нэвтрүүлж энэ өөрийнхөө пүүзийг одоо өөрчлөх юм байна гэдгийг бол одоо яг шийдээд ингээд пүүзээ бол технологи болгосон байгаа юм. Энд ч өөрөө пүүзний эзэн байхгүй юу? За тэгэхээр энэ хүмүүс мэдээж пүүзээ технологи болгоод өөрөө өмсөөд пүүзээ дэлхийн олон нийтэд гаргасан байгаа. За тэгээд энэ пүүз нь одоо манай дээр игээд ирэхэд бол энэ пүүз бол 6 төрлийн пүүз ирсэн байгаа. Нэгдүгээр гэх юм бол манайх арьсан бөгөөд одоо ингээ харахад манайх ингээд одоо сэтгэн ч юм уу даун материал дарагж байгаа. За тэгэхээр эрүүл мэндийн пүүз маань арьс болон турмалын чулуун пүүзнүүд орчихсон байгаа. Байгалийн чулуу. За тэгээд ингээ харахад чинь пүүзийг ингээ хараад аюугүй. Одоо энийг харахад ямар материал гэж харж байна? Ер нь бол даун торон гэмээр л юм. Тий даун торон. За тэгвэл манай одоо энэ пүүз яг мэдээ харвал ингээ цэвэр туухын арьс байж байгаа. Туухын арьс байж байгаа. За тэгвэл эдгээр пүүзнүүд нас ингээ эргэн тойрных нь болохоор дандаа арьс байгаад байгаа боловч яг энэ гол энэ харагдж байгаа нь болохоор турмалын чулуу байгаа. За тэгэхээр би пүүзнийхээ үндсэн технологийн хөлийн одоо энэ улнаас нь ахуулаад ингээд би тайлбарлая гэж бодож байгаа. Тийм ээ. Тэгээд нэгдүгээр гэх юм бол одоо пүүз маань халтрахгүй. За одоо ингээд халтрахгүй. Хоёрдугаар гэх юм бол пүүз өөрөө ингээд харахад маш хөнгөн. Аюу хөнгөн. За хөнгөн байна гэдэг маань пүүзний эргэн тойрны энэ уулууд тэр чигээр хаймар байж байдаг. Тэгвэл манай энэ пүүзний эргэн тойрны одоо энэ улан надад ирэхэд сансрын нисгчдийн хуцсны материалаар хийсэн хөнгөн одоо энэ байгалийн бүтээгдэхүүн байж байгаа. За 3 дугаар гэх юм бол одоо ингээд ном аягүй сайтай. Ерөнхийдөө хүний хөл тулгуур ихтэн учраас хамгийн их өвддөг. Тэгэхээр өөрөө яах вэ гэхээр ингээд ямар ч үйдвэл уян нандрахаа байх хэрэгтэй учраас ном их чухал ах хэрэгтэй. Хүний удын номыг бол маш сайн зохицуулах маягаар ингээд ном сайтай хийсэн гэсэн. За тэгэнгүүтээ одоо гадна талын материал нь болоод ирэхээр би түрүү хэллээ нөгөө турмалын чулуу. Тэгвэл турмалын чулуу маань өнөөдөр хүмүүс нуруу бөөр өглөөгээд одоо физик инженерийн турмалын чулуу орон дээр хэвтдэг бол за тийм орон дээр хэвтдэг. Тэгвэл тэр орон дээр хэвтгэж заавал цаг гараад тийш очих биш. Өөрөө өдөр тутам өмсөж явхад байгалийн инерцээр өөрөө л эмчлэх боломжтой. Ажлаа хийгээд явж байгаа. Эрүүлжээд явах та. За тэгээ ингээд одоо дотор талын ингээд манай үйлдвэрийн одоо ингээд энэ бүтээн байгуулсан эрдэмтэн өөрөө бүх технологийн задлаад харуулхад пүүз маань ингээд дотор талаасаа ахуулаад ингээд хөлийнх нь дотор талынх нь материал нь болохоор бал чулуу хийж яадаг. Бал чулууг одоо нутаглаад нана технологиор ихэд ингээ хийцэн тэгэхээр бал чулуу гэдэг маань эргэн тойр ингээ дотор материал тэр чигээрээ бал чулуу. Одоо энэ гэрэл ингээ асаад байгаа нэ. За гэрэл ингээ асаад байна гэдэг маань хүн маань өөрөө ингээ яах вэ гэхээр бид нар ингээ өдөр тутам ингээ за ингээд залуу байхад маш их эрчтэй, хүчтэй, энергитэй байдаг. Нас ахих тусам хүний энерги авч чаддаг. За дээрэс нь бол яг хөө гэхээр эрч хүч энергиэсээ гадна цусны эргэлтийг саармарчаад бидний бүх биеинд байгаа бохир хөлөө ууланд очиод хуримтлагдаад нөгөө хөлөө ууланд байгаа 7200 хэртэс суугаад чинь хаагаад тэнд бүгдрэл үүсгээд одоо хөлөө уулан дээр маш олон бохирд үүсдэг. За тэгвэл бидний гутал яг үгээр нэг амьсгалгүй учраас
хөлний одоо энэ гутлын доотлол их өндөртэй байдаг шүү дээ. За тэгэхээр энд яг үхээр энэ гэрэл ингээд асаад байна гэдэг маань юу гэхэлээд нь байгалийн балч чулуун маань биед байгаа хорыг гадагшлуулаад дулааны инерцийг өгөөд цусны хэрэгэл сайжруулад биеийг цэвэрлж гин гэсэн үг. Дээрээс нь дулааны инерцийг өгч байна. За дулааны инерцийг яаж өгөх юм бол гадаа гарахад хүүтэн байх юм бол энэ дотор байгаа нөгөө балч чулуун чинь дулаан болгоно. Орж ирээд халуун байх юм бол сэрүүн болгоно. Тэгэхээр хөлийг төвшин температурын төвшөнд байлгаад эмчилж гин гэсэн үг. Ийм дулаантай. Тий. За тэгвэл энэ одоо манай энэ удавч ихтэл энэ доор байгаа энэ уул дотор бол ерөөсөн эрдэнэ шишийн пептидийг найруулад ингээд одоо бүх энэ материал төвч эрдэнэ шишийн пептид байж байгаа. Энэ одоо хөлнөө уулавч. Тэгэхээр эрдэнэ шишийн пептид маань өөр эсгийн маш том одоо ураг штэ. Тэгвэл ингээд доороос нь ингээд давхар явах үгээр нөгөө дэмжлэг нь ураг болоод хэлчихэж байгаа байхгүй юу? Тий. Тэгэхээр нөгөө технологи яриад байна гэдэг нь маань энэ байгаа юм аа. Ястан нөгөө нэг хүмүүс чинь заавалч тэгвэл орон дээр очиод цаг алдаа. За тэгээд тэр юу яаж эрүүлчих гэж одоо тэр орон дээр очиод ах шаардлагагүйгээр л энэ гутлыг өмсөөл. Тийм. Эрүүлж байгаа юм шүү дээ. Тэгэхээр яг нэг бол яг ингээд мэдээч бүтээмжийг айгүй хялбар болгож өгч जैन. Хоёр дахь юм бол мэдээч хүн болгон гутал өмсөн. За ингээд ингэ гутал өмсөд яг тайлангууд ингээд ерөөсөн энэ 2 жил өмсөн ч энэ гутал гой үнэртэй байгаа даа. Тэгэхээр 99% бактери устгана, 98% үнэр дарна гэсэн үг. Тэгэхээр гутлын их нь үнэртэй бат гэдэг шүү дээ. Ер нь арьсан гутал байсан чийг татах тийм. Тэгэхээр чийг бол татахгүй. Чийг татахгүй. Халуунд бол сэрүүхэн байх. Сэрүүнд бол биеийн температурыг хадгалаад дулаан байх юм тийм ээ. Одоо ер нь 100 цаг болж байна. Дулаан ороод хүмүүс одоо нөгөө пүүцэнд орж байгаа шүү дээ. Тэгэхээр ч одоо нөгөө өглөөд алхахдаг ч юм уу, гүйдэг ч юм уу, ууланд алхахдаг хүмүүс маань бас пүүц ямар пүүц сонирхох уу гэд бодчихвол бас энэ эрүүл мэндийн гутлыг авчих юм бол бас давхар эрүүлжээ. Тэгээд нөгөө хөдөлгөөнийхөө дутагдлыг бас яг үнэхээр давхар бас ашиг тустай пүүзэх юм байна тийм ээ. За тий. За ерөнхийдөө ингээ хэрэгжилжсэн хүмүүсийн ихэнх үр дүнгийг бид нар асууж байгаа нодохгүй ингээд мэдээж үзэгчтэй үр дүнгууд ингээ үзүүлнэ. Тэр үр дүн асууж байхад бол бүх хүмүүс бол пүүз өмсгöd ядардгүй гэж байгаа. Ерөөсөө ядрахгүй байна гэдэг нь хүн дархлаа суугаад байна гэсэн үг. Дархлаа яагаад суугаад байна гэвэл би түрүү та нарт хэлсэн байгаа. Хөлийн уул нь эрдэнэ шишийн пептидийг тийм ээ нано технологиор одоо нано технологид оруулаад жишээлх юм бол одоо энэ 90 төрний балч чулуу гэж мунтаглаад ингээд нэхэд технологид оруулаад ийц учраас бүгд технологи байгаа учраас нөгөө үйлчилгээ маань хийгдэт байгаа гэсэн үг. Тэгээд хүмүүс ядрахгүй байна гэж. За тийм манай дээр бас ингэдэг сахарын өвчтөө, үн өвчнөө өвчтөө, зүрхний өвчтөө. За ерөөсөө л өвддөг эмгэгтэй бүх хүмүүсүүд ерөнхийдөө пүүзийг сонирхож ирж байгаа. Ирж байгаа хүмүүсийн ихэнх нь бодоод ирэхээр бол үн өвчнөө өвчтөө хүмүүс байгаа. Сахар их гэдэг хүмүүс байгаад байгаа. Ер нь сахар ч бас үн өвч рүү ордог шүү дээ. Одоо нэг ийм эрүүл мэндийн гутлыг авснараа сахарыг бас тогтворжуулах нь. Тийм. За тэгэхээр энэ пүүзийг өмсөн тохиолдолд яагаад бол би түрүүнээс хойш пептид гэж яриад байгаа. Пептид гэж яриад байгаа. Тэгэхээр пүүзийг өмсөн тохиолдолд биед байгаа илгэний хорыг маш сайн шүүж байгаа нөгөө эрдэнэ шишийн пептиднээс шүүж байгаа учраас нөгөө өдөр болгон пүүз өмсөн тохиолдолд шингэн төрлийн юмыг аягүй сайн хужаадаг. Энд чинь нөгөө адилхан үйлчилгээ явагдаж байгаа, эмчилгээ явагдаж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээ манайхан гайхаж олно л та. Яагаад энэ пүүзийг оруулж ирээд би мэдээж би өөрөө эхэлж өмснө. Өөрөө өмсөхийн тулд би өнөөдөр тодорхой хэмжээний бас л надад тодорхой хэмжээний хөл гарч бас жоохон өвдгөөс гадна ер нь бол ходоод их өвддөг. Миний бол ходоод их өвддөг. Тэгээ би өөрөө шагааны гэмтэлтэй. Тэгээ өөрөө болиол тоглох учраас шагааны ингээд залуугийн ингээд гэмтэл авчихсан. Ер нь жоохон ачаалтай байх юм бол өвдөн. Дээрэс нь би өөрөө залуудаа маш хэмжээний өндөрс гэдэг гутал өмсдөг учраас миний ном эвдэрсэн байдаг. Хүний хөлийн ном 3 гутал өмснөөс эвдрэл өгөөд тэндээс маш олон эмгэгүүд үүсдэг. Тэгвэл үнэхээр гайхалтай би энэ пүүзийг бол өөрөө маш өндөр өсгөд гутал өмсдөг. Одоо ч өндөр өсгөд гуталтай байгаа боловч пүүз өмснөөс хойш бол би энийг өмсдөг болсон. Тийм гутлыг өмсөе. Тэгээ намхан гутлын өмсгөр миний хөл өвдөд идэг нь би номоо гэмтээсэн байгаа байхгүй юу. Тэнгүүд энэ маань яг хөөр өөрөө цаанаасаа хөлийн номыг засах зорилттой байсан учраас энэ одоо жил гарангийн дотор бол миний хөл өвдгөн болсон. Шагааны эргэн тойрны одоо маш их өвдөлтүүд бол өвдгөн байсан. За тэгээ дотоод шүрлийн эрэхтэн нөгөө эн чин пептид орнд байгаа учраас би байнгын өмсөж байгаа учраас гэртээ байсан ч би пүүзээ өмсдөг.
гадаа бол байнга өмсдөг байгаа учраас би бол ерөөс эмчилгээний пүүзэндээ үр дүн аваад эхэлсэн байж байгаа. Тэгэхээр мэдээж бас бодит үр дүн одоо гаргасан одоо үйлчлүүлэгч нар бас байгаа бах тийм байгаа. Маш олон Монголч нь орж ирээд 2 жил гарсан. Тийм жил гар ер нь 2 жил болж байгаа. За тэгэхээр ер нь пүүзнүүд ингээ янз янзын хэлбэртэй байгаа даа. Тийм байна харин ингээ залуучуудаа ингээ үзүүлэхэд сонирхол янз янзын хэлбэр өнгөх арьсмарын сонголт бол арьсмарын сонголт бол 35-аас 45 арьсмар хүртэл байдаг. Ерөнхийдөө 35 арьсмар бол 12 насны хүүхдүүд бол таардаг. Яагаад бол энэ эмчилгээний пүүзэн доороо нөгөө 50-ний улуучин найдахтай байдаг учраас жоохон нөгөө нэг юм өндөрлөгөөтэй юм шиг зузаан байдаг учраас арьсмар нь бол нэг арьсмаараа том гэж хүмүүст өмсгдөг. За жишээлх юм бол одоо залуучууд одоо энэ пүүзэг аягүй сонирхдаг. Энэ улаан 5G гэдэг бас манай дээр эний хар өнгөтэй нээдэг. Энэ бас ингээд гоё залуучууд их гоё харагддаг. За энэ пүүз маань болоод ирэхээр ерөнхийдөө энэ хятадын засгийн газар пүүзээ бол энэ компани бол маш сайн дэмждэг. Тэгээ энэ пүүз бол бас ингээд тамирчтай зориулсан пүүз юм байна тийм ээ. За тэгээд энэ ингээд арьс, энэ ингээд томатын чулуун. За тэгээд компани хамгийн гол энэ компани технологи патентчилсан гол зүйл нь бол энэ чип байдаг. Энэ чипэн дотор 18 сем байдаг. 18 сем нь яг үгээр миний түрүүний яриад байгаа технологиор бүх дотор байгаа тэр нано технологичин одоо баал чулуу, турмалин чулуу, тэр пептид идүү чинь энэ семэд удирдах нөгөө нэг технологи шүү гэдэг. Тэгээ компани бас 5 жилийн баталгаа өгсөн байдаг технологитой. Энэ хөгжнө гэж бас. Тийм. Эрэгтэй эмэгтэйг өмснө пүүзэг. Одоо ингээ харахаар энийг эрэгтэй хүнд цохин, эмэгтэй хүнд цохин. Ер нь пүүзийг бол эмэгтэй эрэгтэй гэж нэг ялгаад байдаг. За хөнгө гэж магадгүй ягаа. Тийм. Тэгэхээр ингээд энэ дотор жоохон өндөр урттай ингээд бас сонголтууд ингээд байгаад байгаа. За тэгээд нөгөө эрүүл мэндийн пүүз гэдэг үүднээс нь би хамгийн голноос ингээд нөгөө пүүзээ ингээд хэрэглэгчтэй ингээ ярихыг маш их хүсэж байгаа. Жилийн дотор 2 жилийн дотор үр дүн гэдэг гайхалтай гарцсан учраас ерөнхийдөө нөгөө би нэг үгийг аягүй хэлэх дуртай. Үг дээдс маань гутал сайт 3 өмнө гэдэг гоё үг хэлсэн байдаг. Тэр юу хэлсэн байнаг бол та чанар сайтай гутал өмсөх юм бол мөнхөд эрүүл байна л гэсэн үг. За мэдээж бас эрүүл байна. За мэдээж гоё гутал гоё газар хүргдэг гэдэг. Гоё газар хүргэн. Эрүүл байх юм бол ер нь бүр чухал. Тэгэхээр пүүзэндээ бол би бараг 100-аас ч илүү 200% баталгаа өгч чадна. Яг бол хэрэгэлсэн хүн болгон манай пүүзийг магтаж ирдэг. Өөр ингэсэн өөр дүнгээ ярьж хэлж ирдэг. Би одоо 68 настай ревматизм өвчтөө маш өвддөг. Одоо хөсгөлд би нэг хичээл өмсгсөн байгаа. Нэг гой үр дүн ярих юм бол тэр их ч надад анх уулзахад бол зүгээр л энэ гутлыг өмсөд миний өвчнөл намдуул гэж байгаа. Ерөөсөө манай пүүз өөрөө өвдөлт намтаа, өрөвсөл дарна, үнэр дарна, бактери устгана. Зүгээр энэ дөрвөн үгийг л мэдээд ав. Хүн ер нь биед байгаа хорыг устгах хэвээр, бактери устгах хэвээр, өрөвсөл ер нь байнгын явагдчихдаг, тэрийг дарж авах хэвээр. Тэгсэн тохиолдолд хүний бие эрүүл бол тархлаа сууж яадаг. Тийм учраас манай пүүзэг өмсөн хүн болгон ядрахгүй штэ гэдэг нөгөө хөл гарна. Тэгээд тэр ихч маань дараа нэг сарын дараа очиод нөгөө ихчтэйгээ уулзахад сайн байна уу гэд хоёулаа мэдчихсэн хөтө шууд натаа уулзаад одоо миний хөл тэгшхэн болох уу? Тэгшэрхүү гэж асууж байсан гэдэг. Үгүй та нөгөө өвдөлт яасан бэ гэсэн чинь өвдөлт нь амтцсан байгаа байхгүй юу? Тэгээд мэдээч энэ гутал хөлний нөгөө номыг маш сайн зохицуулсан байгаа учраас хөлний майг бүр заслыг бол эмчилсэн байгаа. Тийм мэдээж бас нөгөө ном сайтай гэхэлэр ч мэдээж гიშгэлтийг бас сайжруулах. Тийм хамгийн чухал зүйл. Одоо ингээд хөл ядраахгүй гэж штэ. Тэгэхээр нөгөө нэг удаан зохисдог ажил хийдэг хүмүүс бас тохиромжтой юм шүү. Одоо мис заслын эмч ч юм уу тийм ээ. Одоо удаан зохисдог ямар ажил байдیں۔ Тэгэхээр ер нь бас их алгасан ч гэсэн ядрахгүй гэдэг байгаа үстэй. Ядрахгүй. Одоо миний хувьд бол ер нь эвтэйхэн гэсэн гуталтай ингээд явхад мэдээж хүн бас ядардаг штэ. Энэ гутлыг өмсгөр яах. Ядрахгүй. За тэгээ яг наадхан дээр чинь дөрүүлээд би нэг юм хэлээ. Анх одоо энэ пүүзэг бас олонд хүрэхийн тулд би Улаанбаатар хотоос 45 наснаас 78 нас хүртэлх 13 хүнийг бол пүүзээ өмсгөөд аялалд авчихсан байгаа. За пүүзээ, эрүүл мэндийн пүүзэг өмсгөөд. Хаагур За мэдээч бид нэр одоо хятадын үзэсгэлэнт хотуудаар ялсан. Тэгээд пүүзнийхээ компанитай танилцсан, пүүзээ үзсэн. Тэр явцдад бүгд гуталтай явсан.
бүгд манай гутлыг өмсөд явахдаа хамгийн гол нь тэр дотор бол мэдээж бас өвддөг, нас нь өндөр, хөл гар нь өвддөг. Яг ингээл ер нь бол хэрэгцээний хүмүүсээ гоё нөхөрлөл ингээл явхад бол нэг ч ядраагүй. Амар миний хөлөө бол ингээл өмсөхөд бол амар ингээл эргэнэл халуур жижиг ямар жижиг массаж хийж байгаа юм шиг гэсэн. Та сахарын сонгож өмссөн чинь сахартай байсан юм. Сахар махар гүйлдээ зүгээр зүгээр сонгоод хамаагүй шүү дээ. Нэгэл дэвтэй сахархаас урьдчилсан бид үү. Тэгээ ерөн зөвөр юм жирүүл мэндэ гутлагдгаар л өмсөж байна. Сууж гал шууд босно гэдэг чинь тэр эрүүл хүмүүс ч бол тэрийг ч их анзаардаггүй байхгүй. Бас хэцүү шүү дээ. Ингээл нэг газар суучгаал босоол ингээл тэр бүр янз бүр болж байгаа тэрийг нэг жоохон ингэж тэнэлж байгаа шүү дээ. Баг ингээд Та одоо ингээд шууд босоод үзүүлж болохгүй. Босоод үзүүлсэн шүү дээ. Оо яа. Босоод үдгээс мэдээд шүү. Та урд нь тэгж явж чаддаг байсан. Одоо ямар яг урд нь болвол явна тэгтэл бас хүндрэлтэй шүү дээ. Үдэн замдаа суун. Сайн чи баг тэгээ суухгүй. суухгүй Бид энэ өгөөд байгаа. зөөр байна уу? Өөрт ч одоо ямар нэгэн ингээ хол явах байхгүй юу? Ингээ ямарчсан яваад байвал дахиад ч нэг тийм газар явахаар Тэгвэл явна гоё юм тийм. Нэгэнч бүр одоо хүртэл пүүзнээсээ салдгүй ирснээс хойш маш олон хүмүүст бол хэрэглэгчд бол тэд нар бол өөрийнхөө үр дүнд хүргэж пүүзээ танилцуулсан байгаа. Тэгвэл үр дүн нь ерөөсөө өмсөөл мэдрэгдэх юм байна. Өмсөд мэдрэгдэнэ. Тийм. Ерөнхийдөө яг хөө гэхээр мэдээж жоохон хүндхэн өвчтөө хүмүүс байх юм бол нийтдээ пүүз өмсөх. Энд чинь өөрөө технологи явагдаад байгаа шүү дээ. Би түрүү танд маш олон технологи хэлсэн. 50-дэг ууцаа хавчид тодорхой хэмжээний хууч хөдөлдөг гэдэг шиг тодорхой хэмжээний хууч хөдөлдөг процессыг баг зэрэг явагддаг. Тэгэхээр эхэндээ ер нь бол хүнээсээ болж явагддаг. Тэр үед бол яах юм гэхлээр мэдээж пүүзээ өмсөж байхдаа хүн одоо компани юу байдаг л да. Дүрм энэ яг нь зааварчилгаа нь 6-аас 8 цаг та нар өмсөд пүүзээ тайлаад за түүнээс хойш бие зохицоод үйлчлэгээ хийгдээд яваад ирэх юм бол пүүзэл мөнхийн таны хэрэглээ болно гэдэг шиг бас байгаа. За ингээд үзэгчтэй эрүүл мэндийн төлөө энэхүү гайхалтай ухаалаг хэрэглээг та бүхэн маань өөрсөндөө бас суулгаараа гэж бас миний хувьас бас зөвлөж байна. За ингээд GMS Health компани одоо хамт олон ингээд ийм гайхалтай бүтээгдэхүүнийг Монголынхоо бүх хүмүүсийг одоо эрүүлжүүлэхийн тулд оруулаад ирсэн байна. Тэгэхээр энэ гайхалтай пүүзийг бас аваад өөрсдөө бас туршаад үзээрэй. Мэдээж өмнө одоо авсан хүмүүсээс бол нэг ч гомдол ирж байгаагүй. За тэгэхээр та бүхэн маань энэхүү пүүзийг бас хэрэглээд үз гэж миний хувьд бол зөвлөмөр байна. За ингээд баярлалаа. Тэгээ манай энэ GMS Health компани ухаалаг хэрэглээ буюу эрүүл мэндийн эрчимжүүлэх эмчилгээний олон үйлдэл пүүзийг ирж үзэж аваарай гэдгийг хүсэж байна. Хамар маш баярлалаа. Тэгэлгүй яг за ингээд энэ доор харагдж байгаа утсаар та бүхэн маань холбогдоод боловсруулагчтай ингээд холбогдоод энэ пүүзний талаар дэлгэрэнгүй мэдээллийг бас аваарай гэж бас та бүхнээс өсөж байна. Ингээд өнөөдрийн дугаартаа хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн бас цуврал дугааруудаар өшөө олон гайхалтай бүтээгдэхүүнүүдийг бас та бүхэндээ танилцуулах болно.